Өнөөдөр интегралыг гуглнэ. Интегралыг бодноо. За юуны түрүүнд хамгийн одоо шалгалтанд ирж магадгүй. Тэгээ ер нь хамгийн хэрэгтэй гэсэн зүйлсүүдээ орё гэж бодож байна. За одоо хамгийн ихний үзэх интеграл бол зааварлаа. Y тэнцүү нэг хуваах нь x интеграл байгаа. За y тэнцүү нэг хуваах нь x интегралыг бодохын тулд бид нэр эхлээд интегралаас өмнө одоо юугаа олончлаа ойлгох хэрэгтэй. За одоо жишээ нь ln x-ийн уламжлал нь болохоор энэ бол нэг хуваах нь x гэж гарч ирэх тул одоо x-ийг хуваах нь нэгийн интеграл нь энийхээ эсрэг нь буюу ln x болно. За энийг бодох юм бол за одоо томьёогоор бичих юм бол нэгсэндээ нэг хуваах нь ax дээр нэмэх нь b-ийн интеграл нь за энэ чэнэс одоо энэ доотлоос нь интеграл одоо гарах харж байна. А хуваах нь нэг болоод ln-ийг ax дээр нэмэх нь b нэмэх нь c болно. За энийг бид нар одоо өөр бодлоготой хамт үзье. За бодлоготой хамт үзвэл за энэ ч нэг юм амархан бодлого байна. Нэг хуваах нь 7x 7x-ийн 3 ийн интеграл гэж үзэх юм бол за энэ чинь 7-оос энэ доторх одоо энэ функцээсээ эхлээд интеграл авах чинь чинс одоо 7 гараад тэгээд нэг хуваах нь 7-г үрчгэн саний хэлснээр ln 7x-ээс хасдаг нь 3 нэмэх нь c эрдэл юм. За одоо өөр бодлого дээр өөр бодлого чиж. Ер нь бол иймэрхүү төрлийн бодлогод бол яг л ингэж явагдана. Энэ дээдлэлт нь нэг биш одоо өөр тоо орж ирсэн ч гэсэндээ. Одоо жишээ нь 2x дээр нэмэх нь 1 хийн 3-ийн интегралыг авъя гэж бодъё. За тэгэнгүүт энэ чинь гарах харж байгаа. Одоо энэ доотлоос интеграл авахаар 2-ийн 1 гарна. 2-ийн 1-ийг энэ дээдлийн 3-т үржээд 2-ийн 3 гараад үржих нь ln 2x дээр нэмэх нь 1 нэмэх нь c. За энэ бол x 1 хуваах нь x-ийн одоо интеграл нь юм болж байгаа байна. За одоо тригонометр функц интегралыг бодох юм бол за энэ чинь бол нэг амархан арга зааж өгье. Одоо уламжлал авах ч интеграл авах ч энийг зүгээр синус x энийг косинус x энийг хасах синус x энийг хасах косинус x. Зүгээр энэ синус x-ээ y гэж бодоод косинус x-ийг x гэж бодоход одоо энэ чинь бид нар 1 2 гэх мэт нэмэх x одоо юу гэмээ шулуунууд нэмэх x гарна шүү дээ. X нь одоо нэмэх тоотой. Тэгээ энэ дэшээ болохоор бас 1 2 гэх мэт y-ийн нэмэх гарна. Доош болохоор хасах. Энэ зүүн тишээс хасах байдаг шүү дээ. За яг энэ утгаар ойлгох бол одоо яг за уламжлал авахад синус x-ийн уламжлал авахад косинус x. За тэгвэл хинчээс нэг юм харж болж байна. Тэгээ синус x-ийн уламжлал авахад косинус x гэж байгаа бол ингээд яг уламжлал авахад энэхүү одоо энэ тоон шулуун хавтгай маань y x хасах y x-ийн хасах x-ийн одоо энэ тоон шулуун ингээд нар зүг буюу ер нь зөв цагийн зүүнний дагуу ирж байгаа. Тэр одоо та бүхэн зөв тригонометр функцийн уламжлал интегралтай яг энийг бодоод энийг зөв толгоонд зөвшөөрчөд тригонометрийн функцийн интеграл уламжлалыг та бүхэн ямар ч асуудалгүй бодож чаднаа. За тэгээ косинус x-ийн уламжлал хасах синус x хасах синус x-ийн уламжлал нь косинус x косинус x-ийн уламжлал нь синус x. Тэгвэл интеграл дээр яах юм бэ? Гэвэл косинус x-ийн интеграл нь синус x. Одоо цагийн зүүнний эсрэг буюу нөгөөний уламжлалынхаа эсрэг төрлөнд явж байгаа. Синус x-ийн интеграл нь косинус x. За одоо энийг болгон дээр бодж үзэх юм бол за интеграл косинус x-ийн интегралыг авах юм бол за косинус x чинь энэ шүү дээ. Косинус x чинь манай энэ x тэнхлэг
синус ч одоо манай y тэглэх байгаа шүү дээ. За тэгээ косинус ийм байгаа. Тэгээ энэ чинь уламжлал биш интеграл гэдэг анхаарах шүү дээ. Тэгвэл x-ээс интеграл гэвэл цагийн зууны эсрэг юм. Тэгэхээр y дээр очиж нэмэх y. Тэгэхээр манай энэ интеграл юм хариу нь синус x нэмэх нь c гэдэг хариу гарч байна. Тэгээд өөр хэрэгтэй нэг зүйлийг хэлж өгөх юм бол одоо танкс x-ийн уламжлал нь нэг бахан косинус квадрат x-тэй тэнцүү. Яг энэ цаашаа ингэж бодогдож болно л та. Гэтэ ерөнхийдөө бол энийг яг та нар бодсон ч болно бодохгүйсэн ч болно. Гэтэ энэ бол та нарт энийг яг мэдчих хахад болно гэсэн. За тэгээд одоо жишээ нь нэг бахан косинус квадрат x-ийн за энэ ч x гарна. Энэ интегралыг бодох юм бол энэ чинь dx тэнцүү танкс x дээр нэг нь c болно. За одоо бид нар бүгдээ цаашаа явцгаая. Дараачийн та бүхэнд одоо хэлэх шаардлагатай зүйл гэх юм бол рационал функцийн интеграл байгаа. За тэгээд рационал функцийн интеграл дээр яг хэрэгтэй юм гэх юм бол хоёр юм арга байдаг. За эхний арга нь болохоор за нэг ийм функц л гэж байна. X-ээс хасдаг нэг энэ хоёрын интегралыг авъя гэж бодъё. За тэнгуут энэ хоёрыг нэмэгдэн болгож зарлаад бичих нэг арга. За тэнгуут энэ x тэнийх нь 2-ыг өгнө. Энэ x-ээс тэнийг өгнө. За тэгээд a гүрчин x тэнийх нь 2 нэмэх нь b гүрчин x-ээс хасдаг нь за гартар. Тэн 1. Бахан x-ээс тэн 1-ийг үрчин x дээрнийх нь 2. За тэгээд энэчнээс одоо a b одоо x-ээр нь ялгаад гарах юм бол a 3-1 b 3-2 гэж байна. За тэгээд одоо эндээс цаашаа явах юм бол одоо нэг саяны бодсон бодлоо шүү дээ. Энэ a тэнцүү 3-1 b тэнцүү 3-2 гэд. Тэнгүүд энэ одоо бодлоо зүгээр орлуулад бодцоод болно юм уу? Тэгэхээр ихнийх нь болохоор 3-ыг үрчин x-ээс тэн 1 dx тэнийх нь нэг юм бол. За тэгээ энийг харж ивэл тав хүн саялдаг одоо нэг alien функц нэг бахан x-тэй нэг л адилхан бодлого болоод өөрчлөж. Тэр чинь 3-1 alien x-ээс 1 нөх нь 3-2 alien x-ээр нөх нь 2 нөх нь c. За ингэж бодож их байна. За дараачийн хэрэгтэй одоо энэ ерөнхийдөө томьёо гэж хэлж болно. Одоо номон дээр бол f от x-ийг хуваах нь f(x) dx хэлбэрийн интеграл гэдэг байдлаар бодож байгаа. За энийг ерөнхийдөө бол нуршиж тайлбарлахгүй. Гэхдээ зүгээр одоо ерөнхийдөө нэг маш амархнаар тайлбарлал заяа. За энийг сайн сонсох хэрэгтэй шүү. Энэ доотлоноогоо энэ fx функцийн уламжлал нь энтэйгээ зүгээр тэнцүү байх хэрэгтэй гэсэн. Одоо та нар харж байгаа зэндээ fx функц нь байлаа. f от x буюу энэ ч яг уламжлал авсан функц нь байна. Ердөө л юм гэсэн үг. Тэгээд энэ функцээс нь гарангуут хэрэг уламжлал нь тэнцүү байх юм бол
одоо энэ fx-ээ зүгээр l-ийн модуль дотор fx нэмэх нь c гэж бичиж болно. За одоо нэг бодлого бодож үзэх юм бол за ямар бодлого эхний ээлжинд амархан эхлэе гэж бодож байна. 12 dx бохно 3x систем 2. За тэгмүүд энэ чи энэ 3x систем 2 гэдэг функцээс уламжлал бол 3 гарна. За гэхдээ энэ дээдлийнхаа функцтэй тэнцэхгүй байгааз тэгэхээр одоо 12-ыг 3-т бохор чинь 4 гарна. Тэгмүүд ерөнхийдөө бол зүгээр энэ 12-оос 4-ийг гаргах чад болно. 4-ийг гаргаад 3 гээд 3x систем 2. За одоо ингээ харангууд 3x систем 2-оос уламжлал агангууд 3 гараад энэ чи 3 байгаа. За тэгээд эндээс үргэлжлүүлээд гэхдээ нэг юм хэлээд энэ гаргасан 4 ерөөсөө гээж болохгүй шүү. За 4-ийг үрчинэ l-ийн 3x систем 2 нэмэх нь c. Ер нь амархнаар хэлэх юм бол энэ доолноо одоо энэ функцийн уламжлал нь энэ функцтэйгээ тэнцэхгүй байх үед энэ функцээс уламжлал гаргаад энэ дээдлийнхаа f(x) функцтэй хуваагаад тэгээ гаргасан тоогийн зүгээр урт нь интегралын урт нь үржигдэн болгоод гаргачаад гаргаад бусд нь яг өмнөх одоо үдсэн зүйлээрээ яг адилхан бодоход болно. За одоо яг хамгийн их энэ миний ажилласаар хамгийн олон одоо хамгийн их хүмүүс одоо тэнэглэдэг жоохон ойлгодог зүйл хорыг юу нөгөө нэг орлуулж бодох нэг арга байна. За одоо жишээ нь ийм функц байлаа гэж бодъё. Тэгмээ энийг яаж бодох вэ гэхээр энийг бодоход хэцүү байгаас тийм ээ. Тэгэхээр одоо зүгээр бид нар энэ функцийг өөр нэг тоогоор орлуулад хялбарч бодно гэсэн. За юугээр орлуулж бодъё гэж үзье. U. Тэгмээд U тэнцүү x-ийн квадратын нэмэх нь 5 гэж үзье. За эндээс харахад x-ийн квадратын нэмэх нь 5 байгаад тэгэд одоо энэ x-ийн квадратын нэмэх нь 5-аас dx гаргаад одоо уламжлалаа гаргаад бид нар бодож байна гэсэн үг ихний ээлжинд. Тэгэхээр бидний хувьд du тэнцүү 2x dx. За тэгээд ямар ч үед энийг сайн ойлгоо. Ямар ч үед dx-ийг ялгах хэрэгтэй шүү. dx-ийг ялгахаар 2x нь одоо энэ шиг хуваагдаад du-г хуваах нь 2x тэнцүү dx. За тэгээд энэ функцтэй одоо бид нэр орлуулнаа. 4x-ийг үрчгэн. Одоо x-ийн квадратын нэмэх нь 5 маань u байгаа. u-ийн квадрат. dx ч болохоор du хуваах нь 2x. За энэ чинээс харах юм бол бид нар x-үүдийн хурааж болохоор байна. Мөн 2-ын 4-тэй угаад хуваагаад биш одоо хураагаад шүү. Хураагаад 2 болно. Эндээс харах юм бол 2 u-ийн квадрат du. За эндээс интеграл авах юм бол ийм болж байгаа. Тэгээ одоо энэ гарсан функцийнхаа доор нь u-г орлуулахаар одоо манай u чинь x-ийн квадратын нэмэх нь 5 байгаа шүү дээ. Тэр энэ чи 2-ыг үрчгэн x-ийн квадратын нэмэх нь 5 3 нэмэх нь c гэдэг хариулт.
гарч ирж байна.